За намайг Дүлзэнгийн Сүхбаатар гэдэг. За би энэ ус суугийн байгууллага нийтийн аж ахуйн байгууллагад 78 оноос хойш ажилласан. За 81 оноос Дорнот аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын ерөнхий инженерээр ажилласан. За дараа нь 1986 оноос ус суугийн товчоонд ус сууг ашиглалтын товчооны дараагаар ажилласан юм а. Ус суугийн товчооны дараагаар 91 он хүртэл ажиллаад 1991 оноос ган төмөрт ажиллаа өгсөн юм байна. За тэгээд дараа нь 2003 оноос нийтийн аж ахуйн газар ажиллаад компанид ажиллаад Дорнот нийтийн аж ахуйн компанид ажиллаад тэгээд 2013 онд гавьяаны хамралт гарсан юм а. За одоо ингээд утгагүй болох гэж байгаа энэ онд болох гэж байгаа 55 жилийн ойн баярт одоо оролцох гэж байгаа дах баяртай байна. За тэгээд манай хамт олон биднийг манай өндөр настангуудыг жил бүр хүлээж авч биднийг бас хүндэтгдэг баярлуулдагт нь одоо бид их сайхан санагддаг юм а. За тэгээд манай хамт олон цаг үеийн хүнд нөхцөлийг бас сайн бүхэл сайн муу бүгдийг үзэж туулсан одоо ийм хамт олон. Тэгээд энэ ус суугийн хамт олон тухайн үед 1986 онд одоо ус суугийн дараагаар их үед ерөнхий инженерээр Ж нэргүй ажиллаж байсан. За цэвэр усны ангийн дараагаар Улжбаатар ажиллаж байсан. За тэгээд нэргүй манай олсон хүчин ингээд ажиллаж байсан. За ингээд ерөнхийдөө бид нэр тэгээд бусад тэр тухайн үед ажиллаж байсан хүмүүс маань одоо зарим ертөнцийн мөнхөөс үзүүлжтэй. Зарим ч одоо хүртэл энд сайхан ажил төрлөө хийгээд явж байгаа хүмүүс байна. За гэртээ байж байгаа хүмүүс байна. За энэ хүмүүстээ манай өндөр настангуудад Дорнот нийтийн аж ахуй орон нутгийн Дорнот нийтийн аж ахуй компани удирдлага жилдээ бидний хүлээж авч биднийг бас нэг хооронд нь уулзуулж, яриулж, хөгжилдүүлж ингэж байдагт нь одоо бид их баярт. Миний хувьд бол одоо их баяртай байдаг, баярлдаг. За ингээд бид бас нэг чадлынхаа хэрээр бас компани удирдлагуудаа бас чадлынхаа хэрээр мэддэг чаддаг юм а хэл зөвлөж өгч өгдөг юм а. За бидний бас зөвлөгөөг ажилдаа тусгаж авдаг ийм сайхан залуучууд одоо ажиллаж байна. За одоо ажиллаж байгаа залуучуудыг би ингээд харахад бол бидний залуу үеийнхээ харьцуулж үзэхэд бас мэдлэг боловсрол өндөртэй. За бас зохион байгуулах өндөр чадвартай ийм залуучууд байна. Энэ манай удирдлагууд бол. За эдгээр бол бас юмыг одоо бас хөгжил бас ондоо болж тэгээд хөгжлийн дагуу одоо бас аливаа юм дээр бол хүмүүс хурхан ажилладаг болж тээ. Тэгээд техник технологи нь хөгжсөн учраас тухайн үед одоо гарсан аваар ус янз янзын засвар ийм юмыг бол маш хөнгөн шуурхай хурдан хугацаанд хийдэг болсон байна. За хүмүүсийн ур чадвар бас тодорхой хэмжээгээр дээшилсэн байна. Тэгэхээр одоо бас энэ одоогийн энэ нийтийн аж ахуйг удирдах байгаа удирдлагууд, тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, за тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн ажилчид бид нар бол одоо их өндөр ур чадвартай болсон байна. За тэгээ бусад газар одоо бусад Улаанбаатар хот дархан
гэдэг дархан хот зэрэг газруудын уралдаан тэмцээн ч гэсэн манайхан дээгүүр байр эзэлж байна. Мэргэжлийн чиглэлийн одоо юунд. Тэгэхээр энэ бол юу харуулж байгаа нөхөр ерөөсөө манайхан өндөр хэмжээнд ажилладаг болж за бидний үед надыг дарга хийж явах үед бол одоо энэ хотын шугам сүлжээ, тоног төхөөрөмж, цэвэр усны цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүд шинэхэн байсан. За 10 жил болж ирсэн баг. Тийм учраас одоо бол маш хүнд нөхцөлтэй байна. Хуучирсан одоо энэ хотын нийт шугам маань бохирын болон цэвэр усны шугамууд маань их хуучирчээ. Тэгэхээр ийм хүнд нөхцөлд аваар усл гарч байгаа энэ хүнд нөхцөлд бас төргөн шуурхай хэрэглэгчдийг одоо усаар хангах, бохирын татан зайлуулах ажилдаа их маш сайн ажиллаж байна гэж би дүгнэж байна. За ингээд хамт олондоо удахгүй тэмдэглэх 55 жилийн ойгоороо өндөр амжилт гаргаасай. За тэгээд бидний өндөр настангуудтай иргэж уулзах хаа гэж найдаж байна. За ингээд хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэрэг байгаа гэдэгт итгэж байна.